маш олон жил ужигарсан нийгмийн асар том бүлэглэл бүхий хэлхээ холбоотой дээрээс нь мөнгө сүлжилдсэн энэ хулгай луурийг илчлэн гэдэг маань өөрөө дараа дараагийн асар том хулгай гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлж байгаа. Энэ гүтгэлэг байсан уу? Эсвэл давамжлал байсан уу? Эсвэл бол тэр тухайн хүний нэр хүндийг харлуулах гэсэн явуулга байсан уу? Тийм учраас энэ бол маш сайн үйл явдал болж байна гэж би харж байгаа. Энэ хууль тогтоох, шударга шиг тогтоох, хяналт хэрэгжүүлэх энэ үйл явдлыг хийж байгаа субъект Монгол Улсын ерөнхий сайд гэдэг бол Монгол Улсын засгийн газрыг тэргүүлж байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүн. Их хурлын дарга тогтоох байгууллагыг тэргүүлж байгаа спикер. Энэ хоёр субъект буюу одоо энэ эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан сүүлийн сарын турш хоорондоо хэвлэлээр байлдлаа. Төр дэтгэхэд иргэдийн итгэлийг багах болгож байна. Асар олон хулгай луур дээрмийн тухай ярьж байна. Энэ тохиолдолд энд хувь хүний зандан шатар юм уу амар өсгөлийн тухай асуудал огт биш. Энэ бол Монголын төр واخхой. Аль нэг намын даргын асуудлын хайныг хагалах гэж байгаа түүнд нь эс шийдвэр эс үйлдэлээрээ хохирох төр биш байхгүй юу? Тэр төрийн цаан чинь татвар төлөгчид иргэд олон нийт үндэсний ашиг сонирхол бид бүхний ард түмний эрх мэдлэг тэр зүйлс байгаа. Тэгэхээр энэ Монголын парламент буюу улсын хурлын 9 дахь удаагийн 126-аас бүрдсэн энэ парламентын хувьд бол нэлээд томоохон сорилт болж байгаа. Тэгээ энд бол илэрч байгаа нь бол янз бүрийн иргэдийн бухимдал, маргалдагч талуудын хоорондох хэвлэлийн тулаан дайн болоод байгаа юм шиг боловч том зураг буюу локкоро бол Монгол улсад асар хэрэгтэй үйл явдал болж байгаа. Эдгээр хүмүүс хоорондоо зөрчилдөөгүй тохиолдолд энэ олон хулгай, луйвэр, одоо мөнгөний янз бүрийн гуйвуулга магадгүй энэ нь одоо хууль зүйн хувьд тийм үү эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болох үйс энэ олон зүйлүүдийг иргэд мэдэж чадахгүй байсан. Тэгэхээр энэ ардсан нийгмийн маань өөрийнх нь тунгалаг тойл болсон зүйл бол ерөөсөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй байдал, хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлдэг, эвэлдэн нэгддэг энэ чөлөөт талбар энэ дээр ч юм бол чөлөөт нийгмийн үзэл санаа явж байдаг. Тэн дээр үндсэн хуулийн амин сүнс явж байдаг. Тэр утгаараа энэ иргэдийн мэдих эрхэд асар том тийм орон зай нээсэн үйл явдал боллоо гэж. Тодорхой албан тушаалтай тангараг өргөцсөн эрх бүхий хүмүүс тэрийн одоо өндөр алба хашиж байгаа хүмүүсийн амнаас ярьсан яриа хадны цорой шиг алга болж болохгүй. Оролбол хууль шүүхийн өмнө нэг л үнэн байгаа бөгөөд энд хуулийн өмнө хоёр үнэн байхгүй шүү дээ. Нэг нь худлаа ярьж байгаа, эсвэл нэг нь гүтгүүлж байгаа. Тийм л өнцгүүд байгаа. Тэгэхээр ингээд маргалдагч талуудыг бүхэлдэн зөв бүхэлдэн буруу гэхээс илүүтэйгээр гендэгийн гоондоо гоо гэдэг шиг нөхцөл байдал. Энэ бол нийгэмдэх энэ одоо чөлөөт нийгмийн үзэл санаа нэг улс төрийн хүчнээс хэд хамааралтай болоод хулгай, луйвэр янз бүрийн юмнуудаа ханцуу дотор нууж байгаа. Тэр нь одоо тесэрч хил гарч байгаа хэлбэр. Тэгэхээр сүүлийн үед харагдж байгаа зүйлүүд эндээс барин 50 нотлоготой баримтын шалгалтыг зайлшгүй явуулах ёстой байдаг. Тэгээ энэ баримтын шалгалт бол араас нь яваад энэ үнэхээр цуурай байсан юм уу? Олон нийтийн санаа бодлыг дэгсдүүлэх гэжсэн ажилтнанд хэлээ PR байсан юм уу? Эсвэл үнэхээр бодиттой хуулийн асуудал байсан юм уу гэдэг нь тодорхой ёстой. Тэр энэ хариуцлагын араас явах ёстой. Явагдаж байгаа сая яригдсан бие бинийгээ одоо янз бүрийн үгээр янз бүрийн хэрэгт хамаатуулж ярьж байгаа зүйл энэ гүтгэлэг байсан уу? Эсвэл давамжлал байсан уу? Эсвэл бол тэр тухайн хүний нэр хүндийг харлуулах гэсэн одоо явуулга байсан уу? Эдгэрийг ингээд одоо хар цагаанаар нь ялгах зайлшгүй шаардлагатай. Энэ бол Монголын хуулийн байгууллагын ажил. Харин хуулийн байгууллагын ажилд ямар ч улс төрчин хөндлөнгөөс шууд болон шууд бус утгаараа нөлөөлж болохгүй. Энэ хулгай луурийг илчлэн гэдэг маань өөрөө дараа дараагийн асар том хулгай гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлж байгаа. Тэгээ энэ хугацаанд л ингэж харагдаад байгаа болохоос биш. Энэ бол маш олон жил бугшсан яг одоо хатиг шиг дотгошоо харсан мундас хатиг шиг дархлааг нь ингээд Монгол улсын өрсөлдөх чадварын тамир дархлааг нь баг багаар сулдгаж одоо сулруулж байсан, сүлдүүлж байсан зүйл одоо л илэрч гарч ирж байгаа зүйл. Хоёр хүн хоорондоо тааралдаад маргалдаад зохицоод байгаа зүйлийг маргааш нь бид шүүж байгаа асуудал биш. Энэ бол маш олон жил ужигарсан нийгмийн асар том бүлэглэл бүхий хэлхээ холбоотой дээрээс нь мөнгө сүлжилдсэн одоо улс төрийн явц зүйн ашиг сонирхол дээр гагнагдчихсан ийм одоо олон талт гэж хэлдэг те ийм одоо том зүйл гэхгүй. Энэ зүйл ингээд нэг талаасаа одоо ингэж эдэ барингойж байгаа. Нэгдүгээр амар өсгөлэн их хурлын даргын хувьд бол огцрох хүсэлтэй өгөөгүй. Чөлөөлөх төсөлтэй өгсөн. Нэг энэ одоо тодорхой төрлийн гэмт хэрэгүүдтэй нэр холбоод яваад байна. Тийм ээ. Энэ утгаараа бол та их хурлын даргаасаа түтгэлзэх ёстой гэдэг одоо агуулга бүхий шаардлагыг 50 гаруй гишүүн гар ус сурж өгсөн байдаг.
Ер нь энэ асуудал ингээд нэгэн зэгсрэхгүй байгаа болвол та огцрох ёстой шүү гэдэг шаардлагыг улсын хурлын 67 гишүүн өгсөн. Энэ үйлдэлийн араас огцрох тухайд огт биш. Би харин чөлөөлөгдөх хүсэлтэд өөрийн хүсэлтээр өгөө гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа байхгүй юу? Энэ болохоор одоо юу гэдэг нь тэр шаардлага өгөөгүй байхад би чөлөөлөгдмөр байна. Намайг эсвэл дутгалзуулж өгөөч гэж гарч ирж байгаа бол энэ бол улс төрийн зориг. Нэгэнтээ шаардлагууд өгөгдсөний араас де факто легитим чанараа буюу хууль ёсны чанараа алдсны араас ингэж хэлж байгаа гэдэг бол энэ бол улс төрийн зориг биш. Энэ бол аргагүй нөхцөл байдал хийж байгаа үйлдэл гэж харагдаж байна. Гэтэл тэр утгаараа бол Ардсан намын бүлэг бид зарчмаа барихуул гэдэг шалгуурт орсон. Бид данхар төрийн эсрэг парламентын засаглалтай шудраг ёсны төлөө хүн эрхийг дээдэлсэн энэ зарчим дээрээ зогсох уу? Энэ зарчмынхаа өмнө харин бүгдээрээ нийтмэл үнэт зүйлстэй байж чадах уу гэдэг зүйл дээр 34 гишүүн орсноос 33 гишүүн тэгнэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл нийт бүлгийн 42 гишүүний 3/2 буюу 28-аас дээш санал авсан учраас бид олонхийнхаа гаргасан энэ шийдвэрийг 100% биелүүлээд явна гэдэг шийдвэрийг гаргасан. Нэг зүйл нь болох юм бол энэ 10 жилийн хугацаанд ирэх барайгүй учраас мөнгөний ямар нэгэн хулгайлал ууртай орооцолтоогүй. Тийм одоо хэцүү зүйлийг иргэд хүсээгүй байхгүй юу? Яг шударгал болоод өгөөч гэж. За асуудал болохоор төсөв хэлцэглэр ийм ч юм дээр төсөв байхгүй, тийм ч юм дээр төсөв байхгүй гэж хэлдэг. Үнэхээр байхгүй мөг л үгүй. Тэр төсөв нь эрэмбүү, цэгцгүй, судалгаагүй, дээрээс нь гарын салаагаар гойжулсан аль нэг сэтэртэй эвэртэй туураатай албан тушаалтны давуу тал лоббигоор тэр хүний тойрог руу юм уу тэр хүний салбар руу явдаг. Дээрээс нь татвар төлөгчдийн мөнгө хууль бусаар хаалттай нууц гэсэн тамга тамдгийн ард зарцуулагдчихдаг. Тэгээд ер нь иргэд мэдэх хэрэггүй байгаа шүү дээ. Ардын намын хоёр тал маргалдаад байгаа шүү дээ. Гэтэл хаавьсан тэнд байгаа 3 дахь чинь Ардсан намаас болоод ингээд юм. За тэгэл одоо тэр хуралдаа ирээгүй хүмүүс чинь янз бүрийн авилга албан тушаалыг хэрэг 8 зэрдсэн асар тийм өвээгүү гүтгэлэг явуулсан. Хоёр зарчмын асуудал дээр Ардсан нам бүлгийн шийдвэрээрээ санал хураалтанд орсон л үр дүн баггүй юу? Тэгэхээр ер нь бол Монгол улсын засгийн газар ямар ч тохиолдолд Монгол улсын төлөө байх хэрэгтэй. Тэр утгаараа бол энэ хамтрал гэдгийг бол огт үгүйсгэж болохгүй. Манай намын дарга болон бүлгийн даргын зүгээс ямар байр суурь бид нар илэрхийлж байгаа гэхээр үнэхээр ардын нам, эрх баригч нам засаглах чадамжгүй гэдгээ олон нийтэд хүлээн зөвшөөрж иргэдтэй зарласан тохиолдолд Монгол улсын ашиг сонирхлын төлөө үүнээс өөр гарц байхгүй юмаа гэж санал тавьсан тохиолдолд энэ асуудлыг ардчилсан намын 400 хүнтэй үндэсний бодлогын хороогоор хэлэлцүүлдэг. Үндэсний бодлогын хороо гэдэг бол Монгол ардын намтад жишг юм бол баг гурлна гэсэн үг. За ингээ үндэсний бодлогын хороогоор энийг нээлттэй ярилцаад 400 хүн дотор хилцүүлэг явуулаад нөхцөл байдалд анализ дүн шинжилгээ хийгээд тэр шийдвэр гарна. Тэр үндэсний бодлогын хорооны гаргасан шийдвэр бүлэгт чиглэл болгоод бүлэгт бол за хамтарсан тохиолдолд ийм ажил хэрэг хийхэд тулд энэ зорилгын төлөө гэдэг тодорхой зүйлтэйгээр хамтрах боломжтой гэсэн үг. Монгол улсын нийт ард түмний нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө ажиллаж чадах бэлтгэгдсэн өндөр ёс зүйтэй эрх зүй хууль эдийн засгийн мэдлэгтэй өнөөдөр үүсэт байгаа геополитикийн эдрэтийн нөхцөл байдалд эдийн засгаа аврах, хувийн хөвшилд боломж олгох, данхар төрийн бүтцийг танах энэ одоо хууль шүүхэд нөлөөлдөг улс төрийн нөлөөг хязгаарлаж хазаарлах чадах улс төрийн зоригтой тийм л субъект Монгол улс төрийн албыг төрийн өндөр албыг хаших ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ одоо үлгэрт гаргадаг шиг алтан цаштай мөнгөн бөхстэй баатар гараад ирэхгүй нь ойлгомжтой. Ямар ч хүн тухайн хүний хувьд давуу болон султал байдаг. Тэрний одоо зүйл дээр бол нэгдүгээр асар өндөр ёс зүйн хариуцлага хүлээх чадамжтай. Хууль эрх зүйг хүндэлдэг, үндсэн хууль дээрээ алхдаггүй, парламентын засаглалаа гიშгэлдэггүй тийм л хүн Монголын парламентын тэргуун суудалд сууж улсын хурлын дарга болох ёстой гэж боддог. Ерөнхий сайдын хувьд бол ерөнхий сайд гэдэг бол улсын ерөнхий менежер. Номер 1 асуудал бол эдийн засгийг яаж тэлэх вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт цорхоо хувийн руу ус асгаад байгаа юм шиг нөгөө авилга хэл ахуулч нь иргэдийн боломжийг хулгайлаад байна шүү дээ, тийм ээ. Энэ олон зээл сан одоо энэ олон концесс гэдэг энэ олон хулгайтай зөрөгтэй тэмцэж чадах хүн л энэ ажлыг хийх ёстой. Энэ бол law enforcement буюу хуулийг хэрэгжүүлэх талбар дээр зөрөгтэй адилж чадах тодорхой явц ашиг сонирхол бүхий хүмүүс тодорхой одоо бүлэглэл гэж хэлдэг. Ашиг сонирхолд үйлчлэхгүй л хүн байх ёстой. Энэ бол Монголын төр. Энэ бол нэг намын төр биш байхгүй юу? Өөрөлдвөл Монгол улсын ерөнхий сайд гэдэг бол Монгол улсын ерөнхий менежерийн ажлыг хийж чадах хүн байх ёстой.